Сайн байцгаана уу? Та бүгдтэй энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрахуу гэдэг. Би аль буян осны сертификаттай хүний энергийн биетэй ажиллах мэргэжлийн квантум хилер буюу энергийн биеийг ангаагч, засагч байгаа. Тэгээд намайг мэдгүй хүмүүс байгаа бол эхлээд өөрийгөө танилцуулъя гэж бодлоо. Тэгээд өнөөдөр би та бүгдтэйгээ энэ 3 дахь чакраны талаар ярихыг хүсэж байна. 3 дахь чакра маань юутай холбоотой байдаг вэ, тийм? Яагаад 3 дахь чакра гэдэг зүйл маш чухал вэ гэдэг талаар ойлголтыг өнөөдөр өгье. За, юу ч гэсэн яриагаа эхлэхээ өмнө нэг тийм мессеж комментууд уншихад бол намаа ингээд гэж бодоод ах юмаа бэлтжиж яриач гэсэн коммент ирсэн байсан. За, тэрний хариуг бас тайлбар хэлмээр байна. Би өөрийнхөө ярьж байгаа бүх сэдвүүдийг бол ерөөсөө бэлддэггүй байгаа шүү. Яагаад бэлддэггүй вэ гэх юм бол би шууд чанал хийж одоо миний дээд би надаар дамжуулан ярьж энэ мэдлэгийг хүмүүсүүдтэй хуваалцаасай гэдэг үднээс би ингээд тархаа тавшруулж агаад, бодлоо тавшруулж агаад миний дээд би надаар ингээд тийм ээ дамжуулан яриасай гэдэг үднээс би ингээд бодохгүйгээр ингээд шууд миний ингээд нөгөө чаналинг хийж байгаа болохоор тийм ээ эргэцүүлж бодохгүйгээр ярьдаг байгаад байгаа шүү. Тийм ээ. Тийм болохоор ерөөсөө бэлддэггүй ямар нэгэн материал ч юм уу, ном ч юм уу, хүний зөвлөдүүдийг ингэж уншиж, судалж ингэж мэдээллийг хуваалцахыг хаа жоохон зайлсхийхийг хичээдэг. Тэгж ингэж нөгөө дээд хэмжээсээ цэвэр мэдээллийг та нартайгаа хуваалцахыг хүсдэг байгаа шүү. Тийм болохоор хаяа намайг нэг ганц хоёр гацах ч юм уу, бодох ч юм уу гэх үед бити шүмжлэрээ ойлгохыг аль болох хичээгээрэй гэж хүсэж байна. За тэгээд 3 дахь чакраны талаар өнөөдөр бас ярихыг хүссэн. Энэ асуудал маань бас маш олон асуудлуудтай бас ингээд уялдаа холбоотой байдаг. За, яагаад өнөөдөр 3 дахь чакраны талаар ярихыг хүссэн бэ гэх юм бол 3 дахь чакра маань болвол бидний өөртөө итгэх итгэл өөрийгөө хэрхэн үнэлж хүндэтгдэг тийм ээ? Хэрхэн одоо өөртөө ханддаг вэ, тийм ээ? Гэдэг асуултуудтай шууд холбоотой байдаг. Тэгээд тийм болохоор ихэнх хүмүүсүүдийн болохоор ингээд 3 дахь чакра нь хаалт үүссэн байгаад байдаг. Тийм болохоор маш олон хүмүүсүүд ерөөсөө өөртөө итгэдэг. Өөрийнхөө үн цэнийг бүтээж чаддгүй. Өөрийнхөө итгэл үнэмшлийг ингээд бүтээж чаддгүй. Байнга өөртөө ингээд эргэлзэж явж байдаг. Тэгээд хүн тийм байгаад ирэхлээр 3 дахь чакра маань болохоор за би ингээд доороос нь явж байгаа шүү. За нэг чакра нь бол үндэс хүрдгээд тийм ээ. Тэгээ явж байгаа ингээд дээшээ бол ингээд 6 7 гэд тийм ээ. Титэм хүрд 3 дахь мэлми гэд ингээд 3 дахь нүдний хүрд гэд ингээд явж байгаа шүү. За тийм болохоор 3 дахь чакра маань бол энд байрладаг тийм ээ. Энэ гол хавцаа байрлаж байгаа. За 3 дахь чакра маань бас хүний ашиг орлоготой бас холбоотой байдаг.
хүн хэр их өөртөө итгэж чадж байна. Өөрийнхөө хөдөлмөрийг өөрийгөө хэр хэмжээнд одоо бүтээж чадсан байна. Бүтээсэн өөрийнхөө бүтээлийг, мөн чанарыг, үн цэнийг хэр үнэлж чадаж байгаатай ингээд энэ чакра маань холбоотой байдаг аахгүй юу? Тэгээ тийм болохоор хэрвээ хүн ингээд өөртөө үнэхээр итгэлтэй тийм ээ өөр дөрөө хийх ажлуудаа хийчихсэн. Тэгээд үнэхээр өөртөө ингээд зөв хүнийг, зөв мөн чанаруудыг бүрдүүлж чадсан үед хүн өөртөө итгэж чаддаг. Өөрийнхөө итгэл үнэмшлийг бүрдүүлээд тэр бүрдүүлсэн итгэл үнэмшилтэй маш үнэнч байж чаддаг. Тэгээд юмд хурдан бууж өгдөгөө, тууштай байж чаддаг. Юмны ингээд ихлүүлсэн бол эцсийн хүртэл ингээд явж чаддаг. Төгсгөлийнх нь үр дүнг үзэж чаддаг. За тэр чинээрээ хүн ийм байх тусмаа хүний ашиг орлого хүртэл одоо энэ чакратаас холбоотой байгаад байгаа байхгүй юу? Хүн хэрвээ өөртөө итгэлгүй байх тусам цалингаа нэмүүлж чаддгүй. За ямар нэг байгууллагт ажилладаг бол хэрвээ хувийн бизнес эхэлдэг бол өөрийнхөө оруулж ирж байгаа одоо бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг болохоор ингээ хангалттай хэмжээнд үнэлж чаддгүй байгаа. Тэгээ тийм болохоор энэ чакра маань бодол маш чухал үүргийг бидний амьдралд гүйцэтгэдэг, бидний биед гүйцэтгэдэг байгаа. Тэгээ хэрвээ энэ чакра маань дээр ингээ хаалт үүсчихсэн байгаа үед хүн өөртөө ерөөсөө ингээд итгэж чаддаггүй байхгүй юу? Өөртөө итгэл нь маш доогуур. Өөрийгөө үнэлэх үнэлэмж нь маш доогуур. Өөрийгөө хүндэлж чаддаггүй, бусдаас бас өөрийг нь хүндлэхийг хүсэж чаддаггүй. Тэг бусдын хүндлэлийг бас төрүүлж чаддаггүй байдаг. Бид нар ч одоо ингээд даалт тухамсар мэдрэмжээр ингээд тухайн хүн маань өөрийгөө хэр хүндэлдэггүй тийм ээ? Хэр үн цэнийг өөртөө бүрдүүлж чадсан байна. Өөрийгөө хайрлаж хүндэлж чаддсан юм уу? Тийм ээ өөртөө сайн хандаж чаддсан юм уу гэдгийг бид нар ингээд мэдэрдэг аахгүй юу? Тийм ээ. Тэгээ тийм болохоор хинтээ яаж харьцах вэ гэдгийг бид нар ингээд мэдрэмжээр ингээд хөтлөгдөд явцдаг байгаа. Хүмүүсүүдтэй харьцдаг байгаа. За тэгээд 3 дахь чакран дээр нь ямар ч хаалт үүсээгүй. Яг 3 дахь чакра маань хийх ажлаа сайн хийгээ явж байгаа тохиолдолд тухайн хүн маань ингээд маш тийм тайван эгон дээр бол үндэслэегүй. Ингээд би л гэсэн үзэлтэй биш тийм ээ. Намайг л хүндэл би л ингээд бүхнийг мэддэг тийм ээ. Бүхнийг л чаддаг. Би л хамгийн мундаг нь. Энэ бол яг жинхэнэ өөртөө итгэж байгаа итгэл үнэмшил бол бас гэж хэлэхэд бас тутамг байхгүй юу? Эго дээр үндэслэлсэн байгаа байхгүй тийм ээ. Тийм болохоор хүнээс бусад хүмүүс тийм хүний хүндэлж ийн гэдэг нэг жоохон айж имээсэн болоод л жоохон ингээд нөгөө хүндэтгэл үзүүлсэн мэт харагдуулаад ингээд харьцаатай юм шиг яваад идэг. Жинхэнэ хүндэтгэл бол үнэхээр тухайн хүнийг шин сэтгэлээсээ хүндэлнэ. Ямар гоё хүн бэ тийм ээ? Ямар сайн хүн бэ? Ямар гоё үлгэр жишээ авмаар хүн бэ? Ямар гоё ингээд тайван мэдрэмжийг өгч байна тийм ээ? Ингээд чин сэтгэлээсээ бусдыг ингээд хүндэлж байгаа энэ харилцааг бол ингээд нөгөө яг жинхэнэ хүндлэл гэж байгаа байхгүй юу? Манай энэ орчин үеийн 3D хэмжээс болохоор ингээд хүндлэл гэдэг нь айдас дээр хвчлэн тулгарсан байгаад байдаг. Бусдыгаа ингээд дарамтлагдаг тийм ээ, ингээд нэг л дарга нь боосно гэл айгуу тийм их зантай өөрийгөө ингээд нэг жоох ингээд цаанаас нь бусдынхаа ажилчдынхаа ч юм уу гэр бүлийнхнийхэн ч юм уу дүүнэрийнхээ ч юм уу тийм ээ нэг жоохын ингээд нэг тийм хүндлэл дээр орчин үеийн харилцаанууд их яваад идэг.
Тэгээд нөгөө бусад хүмүүсэд өөрөөс нь ингээд айж ийн гэж бодхолоор гэдгээ харж мэдрэхээр ингээд айгу өөрийг нь хүндлээд байна гэж хараад байдаг. Жинхэнэ хүндлэл бол шал өөр байдаг. Гоё тийм цэвэр харилцаа тийм ээ. Шудраг харилцаан дээр үндэслэн тийм наймаалтсан биш, долгонсон биш тийм ээ. Хин нэгэнд долгонсон биш, хин нэгийг долгонуулсан биш. Тэг эргэтгэж харилцаа ахгүй юу? Тэнд бол тийм насны хязгаарлалтаас тийм байхгүй. Заавал настай хүн гэхээр л хүндлэх ёстой тий. Өөрөөсөө доо хүмүүс, ингээд залуу дүү хүмүүсүүд байх юм бол тэдний хүндлэх ёсгүй ч юм уу бараг л тийм ээ. Чи л ингээд ахыг хичээгээ гэж явах ёстой гэдэг шиг ахмад хүмүүс нь дүү хүмүүсүүдэд хүндлэхгүй байх. Энэ харилцаа бол жинхэнэ хүндлэл биш. Ийм байдал байж болохгүй. Хөвшин залуугүй бид бүгдээрээ л тэгшхэн. Тэв тэнцүү тэгш эрх мэдэл байр суурьтай. Мэдээж хэрэг яг өөрөөсөө дээшээ илүү их амьдралын туршлагатай тийм ээ. Тим хүмүүсээ хүндлэлгүй л яг тийм ээ. Эн чинь бол байх ёстой л зүйл. Тийм ээ. Энэ бол угаасаа ойлгомжтой зүйл. Тийм ээ. Хэн ч энийг хэлж яриад сануулад авах шаардлага байхгүй. Гэхдээ ахмад хүмүүсүүд маань бас өөрөөсөө доор байгаа хүмүүсүүдээ тийм ээ үеийн хүмүүсүүдээ ч юм уу тийм ээ бас л гой хайрлаж хүндэлж хайрцах хэрэгтэй байхгүй. Тийм ээ. Тим хүндэтгэл дутагдаад байдаг. За тэгээд хажуугаар нь бас ингээд ир имийн хүүсээр нь хувааж ингээд биеийг би нэг хүндлэхгүй тийм ээ. Эмэгтэй хүмүүсээ нэг арай жоохон доор хүндлэх гээд байдаг ч юм уу тийм ээ. Эрэгтэй л хүн гэхэр л за дээшээ суугаал амар хүндлэх гээл тий байгаад байдаг. 5D хэмжээс манай дэлхийн аль хэдийн орчихсон. 5D хэмжээст бол ир им байна уу тийм ээ хэдэн настай байна уу ингээд ийм үе шат одоо ингээд хиерархитэй тийм юм зааж өгөхгүй. Эрэгтэй эмэгтэй хүмүүсүүд бүгдээрээ л эрэгтэйгш. Угаасаа л бид нар бүгдээрээ л бие бинийгээ хайрлаж хүндлэх хэрэгтэй. Хүүхдийг ч гэсэн хүндлэх хэрэгтэй байхгүй тийм ээ. Бүхэл хүмүүсүүдтэй гоё энэ тэнцүү хүндэтгэлтэй харьцна. Тэр хүндэтгэл нь хайраас ургаж гарч ирж байгаа. Нэг тийм долгомж байгаа ингээд нэг ашиг сонирхлын сонирхолтой болохоро л нэг худлаа сайхан аашилдаг инээдэг хүндэлж байгаа мэт харагддаг тийм байж болохгүй. За тэгээд харин манай дэлхийд энэ дэлхийд яг энэ чин сэтгэлээсээ хүндэлдэг бие бинийгээ хайрладаг, ойлгодог тийм ээ. Өөртөө итгэж чаддаг энэ байдлууд ингээд байхгүй маш бага хэмжээнд байгаа нь ингээд маш олноороо энэ 3 дахь чакра нь хаалт үүссэн байгаа гэдгийг шууд харуулж байгаа байхгүй юу? Тэгээд хүмүүс бас өөртөө итгэх хэрэгтэй тийм ээ. Өөртөө итгэх итгэл гээл энэ талаар их сонирхдаг. Өөртөө итгэлтэй яаж хүүхдэд болох уу ч юм уу. Эсвэл өөрөө яаж өөртөө итгэлтэй болох уу энэ төр гэл. Тэгээ хүмүүсүүд ер нь бол энэ талаар их сонирхдаг. Хүн өөртөө итгэлтэй байж ч маш олон том асуудлуудын ард гарч чаддаг. Ядчил 10 жилээ гайгүй дүнтэй төгсөх тийм ээ. За тэгээ сүүлд нь их сургуульд орох хүсэлтэй байгаа бол их сургуулаа төгсөх. Сүүлд нь ажилд орох. Эсвэл өөрийнхөө хувийн бизнесээ хийх. Эсвэл бол өөрийнхөө пашныг тийм ээ өөрийнхөө энэ хоббиг үнэхээр хийх дуртай зүйлээ ажил хэрэг болгоод тэрнээсээ ашиг орлого олоод ингэж явдаг болъё гэд энэ бүх зүйлд чинь өөртөө итгэх итгэл шууд нөлөөлж байдаг. Бусад хүмүүсийн найз нөхдийнхөө хувь хүрээлэлд хэр байр суурь эзлэхүү тийм ээ. Олон нийттэй харилцаанд орохдоо бие яаж авч явах уу?
бусдаар яаж өөрийгөө үнэлүүлэх үү? Өөрийгөө яаж үнэлэх үү гэд энэ бүх зүйлүүд чинь болохоор бидний 3 дахь чакратай шууд холбоотой. Тэгээ яг 3 дахь чакра нь хаалттай байгаа үед энэ бүх асуудлууд ингээд амьдрал хүнд маш хэцүү болж эхэлдэг. Хүн өөртөө итгэхгүй байгаа үед. Хүн өөртөө итгэхгүй байгаа үед байна гэдэг чинь өөрийнхөө хүч, энэ авьяас чадвар бүх боломж бололцоондоо итгэхгүй байх гэсэн үг байхгүй тий. Маш олон хүмүүсүүд ингээд маш өндөр боловсрол эзэмсэн ч юм уу тийм ээ, маш олон зүйлүүдийг гой зүйлүүдийг ингээд хийж бүтээж чаддаг маш авьяастай. Тэгсэн хэрнээсээ ингээд даруухан ч юм уу даруухнасаа болоод ингээд өөрийнхөө үн цэнийг дараад байгаа мó эсвэл өөртөө итгэж чаддаггүй болоод байгаа болохоор өөрийнхөө чаддаг зүйлийг хүлээн зөвшөөрч чаддаггүй юм уу? Энэ даруй зан гэд мэдээж хүн даруй байх нь ойлгомжтой. Гэхдээ тэр даруй зангийнхаа тунг нь бас барьж сурж явах хэрэгтэй. Аз хүмүүсд айгүй даруухан байгаад байдаг. Юус ингээл хаасаагүй. Бүр ингээд нөгөө нэг тэр програм хүчтэй маш тийм суулгаж өгсөн байдаг. Энэ тархинд нь тийм хүмүүжлийг суулгаад өгсөн байдаг. Европ хүмүүсүүдтэй харьцуулахад, Америк хүмүүсүүдтэй харьцуулахад Аз хүмүүсүүд ингээ өөрийгөө хичээл мичээлдээ ер нь айгүй сайн байгаад байдаг. Хэрнээсээ тэрийг ингээд илэрхийлэх чадамж нь дутаад байдаг. Тэр чинь бол өөрөө өөртөө итгэх итгэлтэй шууд холбоотой байгаа байхгүй юу? Тэгтэл Европын Америкийн хүмүүс мэддэг ч юм шиг, чаддаг ч юм шиг, чаддгүй ч юм шиг хэрнээсээ л маш өөртөө итгэлтэй ингээл гарч ирээл маш олон зүйлүүдийн талаар ингээл яриад ингээл тий. Ингээл одоо ямар нэг презентацийн тавих ч юм уу, эсвэл бүтээгдэхүүнийг зарах гэж байгаа болвол ингээл маш өөртөө итгэлтэй гарч ирээл ингээл тийм ээ. Тэгээ тэр чинийгээр ингээд хүссэн зүйлээ өөрөө болгож чадаад байгаа байхгүй тийм ээ. Зарах гэж байгаа бүтээгдэхүүн, сервисээ ингээд зарж чадаад байгаа байхгүй тийм ээ. Тэгээ тийм болохоор хүн одоо ингээ өөр дөрөө ажиллаж эхэлж байгаа. Өөрийнхөө дээд биетэй холбогдох хүсэлтэй тийм ээ. Зүн совноо илүү мэдрэх хүсэлтэй энтер байгаадаа бол энэ өөртөө итгэх итгэл эдэр гэдэг зан чанарууд чинь бас маш чухал. Хүн өөртөө итгэхгүй байна гэдэг чинь өөрийгөө үнэлж чадахгүй байна. Өөрийгөө үнэлж чадахгүй байна гэдэг чинь өөрийгөө бүр сайн яг хайрлаж чадахгүй байгаа гэсэн үг байхгүй юу? Ийм тохиолдлуудад бидний дээд биенүүд дургу байдаг. Чи яад өөрийгөө голоод байгаа юм бэ? Яад өөртөө итгэхгүй байгаа юм бэ? Яад чиний дотор чинь энэ агуу бурханлаг хүч байгаад тахт чи тэрнийг ингээд итгэж ингээд ил гаргаж тийм ээ? Өөрийнхөө энэ дэлхийд ирсэн сүнснийхаа зорилгыг ингээд хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ? Ийм хүн өөртөө итгэхгүй байх тусам бидний дээд бие ингээд бидрээс холдоод байдаг. Зай барайл гэдэг гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор өөрийнхөө зүн сав мэдрэмжийг сайжруулах, өөрийнхөө энергийн түвшин, ухамсарын түвшин дээшлүүлэх хүсэлтэй байгаа бол нэгт мэдээж яриг өөр дөрөө сайн ажиллаа хий, сурах ёстой зүйлүүдээ сур, тийм ээ? Хэрэгтэй зүйлүүдийг мэрэгшиж өөрийн бодлого тэгээд тэр зүйлүүдээ өөртөө маш итгэлтэйгээр хий. Дотоод дуу хоолой чинь ингээд дотоод зүн савн чинь дээд бие чинь ингээд альва зүйлийг хий гэд ингээд мэдрэмж бодлын түвшинд холбогдож тийм мэдрэмж аваад байгаа бол альва ажлыг хийж амжуул гэж байгаа бол тэрэндээ итгээд өөртөө итгээд урагшаа явах хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл ингээл гацаал эсвэл даруй зангаасаа ч юм уу тийм ээ. Эсвэл бол өөртөө итгэж чадахгүй ингээд өөрийгөө доош нэгээ за би юу л чадах вэ? Би яавал гэжтэй л гээд ингээд байгаад байх юм бол сүнс чинь дараагийн түвшин рүүгээ ороход хэцүү. Өөрөө та энэ амьдралд дараагийнхын түвшин рүү ахих хэцүү байхгүй юу? Зарим сүнснүүд угаасаа бол хөгжлөө олцсон маш өндөр хэмжээний сүнснүүд тэднэр бол энэ амьдралд бол өөрийнхөө сүнсийг нэг хөгжүүлэх гээд байх шаардлага байхгүй. Тим сүнснүүд бас байгаад байгаа. Маш олон тоноор биш. Мэдээж хэрэг тим сүнснүүд энэ амьдралд, энэ дэлхийд энэ цаг үед ирж олон зүйлүүдийг энэ нийгэмд хийж бүтээхээр ирсэн байгаа болохоор
зарим сүнснүүдийг заавал ингээ хөгжүүлэх гэж байх шаардлагагүй сүнснүүд зөндөө байгаа. Тийм хэрвээ сүнстэй дээд биетэй хүн дээд бие нь ингээд урагшаа яваач тийм ээ ингээч тэгээч гэд байхад нь өөрөө өөртөө итгэхгүй байх тусам одоо жоохон хар яриагаар хэлэх юм бол жоохон дээд бие ингээд жоохон дургуут таач юм уу тий чи яагаад өөртөө итгэхгүй байгаа юм бэ тийм ээ нэг юм шинж тэмдэг агуулгадаад байдаг би яг нөгөө ирж байгаа над дээр ирж сессия дээр ирж байгаа үйлчлүүлэгч нараас хараад ингээд дээд биетэй холбогдоход маш олон хүмүүсийн энэ 3 дахь чакра нь хаалт үүссэн байдаг өөртөө ерөөсөө итгэдэггүй болохоор хамаг сүр сүлд нь ингээд яваад алга болчихсон өөртөө итгэдэггүй болохоор өөрийнхөө хүсэж байгаа орлогыг амьдралдаа оруулж ирж чаддаггүй эд баялагийг дуудаж чаддаггүй өөрийнхөө хүссэн амьдралыг өөртөө бүрдүүлж чаддаггүй байгаад. Тийм болохоор энэ 3 дахь чакраныхаа хаалтыг гаргах хэрэгтэй. За тэгээд бас нэг үзэгч маань бас бичсэн байсан л да. За үзэгч маань бас ер нь бол ингээ хүмүүсүүдийн хандлагыг хараад ахна. Ийм энергитэй ажилдаг хүмүүс одоо юу вэ? Өө лам ч юм уу тийм ээ. За ингээд энергийн засал энергитэйгээр нь ажилдаг иймэрхүү хүмүүсүүдийг болохоор ажлаа үнгүй хийхийг хүсэж байгаа. Үнгүй юм уу бараг эсвэл маш хямдхан үнээр хийхийг хүсэж байдаг жоохон хандлагатай харагдаад байна. Чи бөөхөн байж эсвэл ийм чадвартай ээж чи хүнээс мөнгө л харах юм. Энэ ажлаа бүр бизнес болгочих гэдэг байгаа байхгүй юу? Бид нар бүгдээрээ л амьдралтай, бид нар бүгдээрээ л зарлагтай тийм ээ. Бидний 3D одоо энэ материалын ертөнцид амьдарч байгаа болохоор бүгдээрээ л өөрөө өөрсдийн гэсэн төлөх ёстой авах ёстой гэдэг мөнгө гэдэг зүйлийг хэрэгжилж байгаа. Тэгээ тийм байж чи тийм хүн болохоор энэ өвчтөн хүнийг авраач, туслаач. Тэгээ ямар их мөнгө авдیں۔ Ч юм уу. Эсвэл бол мөнгө аваад тахтаа яад явах нь бараг тийм хандлага зарим хүмүүсэд гаргадаг юм шиг байгаа. Анзаараад тахнаа. Гүн чи юу гэсэн үг юм бэ? Ийм хүмүүсүүд харин зүрх сэтгэлээ цэвэр ариун авч явдаг болохоор мэдрэмж өндөр байгаад байдэ. Мэдрэмж нь өндөр байна гэдэг чинь дээд биесүүдтэй бид нар холбоо барьж энэ далд ертөнц, энэ материалын ертөнц хоёрын ингээ гүүр болж өгч байгаа штэ. Ялангуяа үнэхээр энергийн түвшинд нь ажиллаа хийж чаддаг, тийм ээ. Тэр энергийн хаалтуудыг нь гаргаж өгч чаддаг. Тэгээд энергийн бие дээр нь байгаа ямар нэгэн тэр хаалт юу гэдэг одоо имплант энэ төр бас болгоцсон байх тохиолдлууд байдаг. За тэгээд тэр хар биетүүд сүнснүүд энэ төр энэ зүйлүүдийг үнэхээр арилгаж чаддаг хүмүүс нь өөрийнхөө хийж бүтээж байгаа энэ хөдөлмөрийг үнэлж сурах хэрэгтэй. Энэ шашнаар дамжуулаад би ер нь бол ямар шашныг дэмжидэггүй. Буддаа байна уу? Христ байна уу? Католик байна уу? Лал байна уу? Юу гэдэг. Шашин бол шашин болгонд бол 50-60% үннийг загаад үлдсэн хувьд нь болохоор ингээд тарих угаалт явчихдаг байна. Тийм болохоор ямар ч шашин яах гэж үүссэн бэ гэхээр хүмүүсийн тарих бодлыг хянах бас энэ ямар авир гарах уу энэ хүмүүжил энтерт нөлөөлөх зорилготойгоор гарч ирсэн байгаа. Чи хэрвээ сайн хүн байх гэдэг юм бол маш даруухан бай гэж заагаад өгчдөг тийм. Тэгээ нөгөө хүмүүсүүд маш олон хүмүүсүүд ингээд маш даруухан сайн хүн болох гээд маш даруухан болчихсон. Өөрийгөө ч чөлөөтэй илэрхийлж чаддгүй, өөрийнхөө үзэл бодлыг ч чөлөөтэй хүнд ингээд зоригтой хилээд гаргаад тайлбарлаад хэлж чаддгүй, даруухан гэл чимээгөө л ингээд байгаад гэдэг юм уу тийм ээ. Биеэ бүр ингээд хавчгнаад ингээд барьчихсан. Чөлөөтэй л сууж чадахгүй. Хүмүүс ингээд хайрцаглал ингээд бүр жижигрүүлээл энэ хамаг гоё энэ
дотоод хүчийг нь бүр ингээд жижигрүүлээ багасгаад чи бол хинч биш. Бурхан бол ингээд чиний дээр байдаг нэг газар л байж байдаг. Чи тэр бурхан руу залбирах хэрэгтэй. Яагаад гэвэл чи өчүүхэн амьтан гэсэн нэг тийм мессеж яваад байдаг штэ. Тийм болохоор тэр шашны иймэрхүү сургаалууд нь надтай нэг тийм resonate хийдгүү. Би өмнө нь бас христийн шашныг сонирхож явсан. Угасаал буддизмын шашин Монголд дэлгэрсэн болохоор тэгээд сонсож өссөн. Тийм ээ, буддизмыг бол бас шашин гэхэд хэцүү. Ер нь бол философи гэж ярьдаг. Гэхдээ бол шашин мэт хөгжсөн шүү дээ, тийм ээ. Миний энд ярьдаг зүйлүүд бол би юуг дагаж итгэж итгэл үнэмшлээ өгсөн бэ гэх юм бол өгсөн ч яах вэ? Би өөрөөгөө итгэл үнэмшлээс бүрдүүлээд явж байгаа. Тэр нь юу вэ гэх юм бол spirituality аахгүй юу? Одоо энэ юу гэсэн үг вэ? Монголоор юу гэж тайлбарлах вэ? Бурханлаг, сүнслэг орших байхгүй тийм ээ? Spirituality хүнд юу гэж заадаг вэ гэхлээр бурхан бол чиний дотор байдаг гэж заадаг байхгүй юу? За бурхан гэд ярихлаар зарим хүмүүсүүд бас дургуйцаад ах шигсэн бурхан гэж яриад тахтай байд юм аа тий. Би одоо нөгөө маст ойлгомжтой хэлбэрээр л одоо нөгөө бурхан гэдэг үгийг ашиглаад байгаа хгүй. Ер нь бол бурхан гэдэг үгтэй би бас нэг сүртэй бас өөрийгөө ингээд холбох хот хэцүү дургуйч юм уу? Яагаад гэвэл энэ бурхан гэдэг үгийг энэ шашингууд айгүй авч хэрэгэлдэг байхгүй тийм ээ? Бурхан. Тэг яг би та нартай ойлгомжтой хэлбэрээр л тайлбарлах гад бурхан гэж яриад байгаа байхгүй. Түүнээс бол бурхан гэдэг маань бол бүхнийг бүтээгч хүч. За англиар бол prime creator ч юм уу тийм ээ? Universe ч юм уу. Бүр дээд ухамсар ч юм уу тийм ээ? Гэж яриад байдаг. Тийм болохоор бурхан гэж би одоо яриад байгаа нь бол энэ бүхнийг бүтээсэн бүтээгчийн талаар л яриад байгаа. Түүнээс бол ингээ бурхан гэхлээр за буддын ламыг одоо ямар нэгэн бурханыг нь яриад байгаа мó? Эсвэл христийн шашны Есүсийг яриад байгаа мó тийм ээ? Тэр болвол биш. Бүхнийг бүтээсэн ганц тийм том агуу хүч байгаад байгаа. Тэгээ тэрнийг нь болохоор шашингууд ингээд аваад хуваагаад ингээд тийм ээ? Тэрнгөөр нь дайламдуудад хүмүүсийн итгэл үнэмшлээр нь дайламдуулаад сүүлд нь ингээд дайм майн зохион байгуулад тийм ээ? Ийм л тарих угаалт манипуляц маш олон жилээр энэ дэлхий дээр явсаар зохион байгуулагчаар ирсэн байгаа. Одоо бид нар эндээсээ гарах хэрэгтэй. Хүн болгон бид нар бол бүтээгч нар. Яагаад гэвэл бид нар бүхнийг бүтээсэн бүтээгчийн бүтээлүүд байгаа. Тийм ээ? Тэгэхээр бид хүн болгоны дотор бол ингээд бүх зүйлийг гоё болгож хийж бүтээдэг агуу хүчин байгаад байгаа шүү. За тэгэд 3 дахь чакраны талаар ярьж байгаа. 3 дахь чакра за хаалттай үед бол ингээд хүний зан авир дээр бол ингээд хөө өөртөө итгэж чаддаггүй болчдөг байх нь тийм ээ? За тэгээд ингээд зан чанарын байдал дээр ийм байдлууд илэрдэг болвол махан бие дээр яг 3 дахь чакра хаана байрладаг вэ? Энэ яг ходоодны хавцаа байрладаг штэ тийм ээ? Тэгэхээр 3 дахь чакра хаалт үүссэн байгаа үед яг энэ 3 дахь чакраг тойроод байж идэг энэ эргэтнүүдэд дээр асуудал үүсч эхэлдэг байгаа. Хоош ингээх ч юм уу тийм ээ? Ходоодны үйл ажиллагаа муудаж эхэлдэг байгаа. Хоош ингэхэ болдог. Өөр ямар эргэтнүүд байдаг. Энэ эргэтнүүдийг ингээд маш удаан юм хаалттай байгаа үед энэ чакра маань хийх одоо нөгөө хийх ёстой ажлаа яг ингээд байх ёстой байдлаар ингээд ажиллаж чадахгүй байгаа болохоор
хаалт үсээд ирэхлээр ингээд махан бие дээр манаас өвчин бодоод эхэлдэг байхгүй. Тэгэхээр энэ чакрануудын бас хаалтуудыг гаргах хэрэгтэй гэд би яриад байдаг нь болохоор хүн энэ чакрануудын хаалтыг цэвэрлэхгүй хаалтыг гаргахгүй байхлаар энэ махан биений өвчлөл бас арилж өгдөг байхгүй 100%. Махан бие маань ягаад өвдөд байна гэхлээр энэ чакранууд маань ажиллах ёстой байдлаараа ажиллаа хийж чадахгүй байгаа болохоор махан бие рүүгээ сүүл рүү ороод өвчлөл үүсдэг байхгүй. Над дээр нэг Porsche үйлчлүүлэгч маань ирж байсан. 30 эдтэй залуу. Тэр залуу болохоор над дээр ирж байхдаа надад өөрөө бас яг тийм асуудалтай гэдэг хэлээгүй л те. Ходоодны асуудалтай ингээд хоол идэх хүсэлгүй байгаад байдаг ингээд хоол боловсруулах ингээд энэ асуудалтай байгаад байдаг гэдэг энэ асуудлаа нэг сүртэй надад хэлээгүй. Тэгээд эхний сессиан дээр би ингээд юу яагаад онцлогоо хийсэн чинь энэ 3 дахь чакра хаалт үүссэн. Тэгээд бас айгүй тод мэдрэгдэжсэн л та ингээд нөгөө ходоодны үйл ажиллагаа ингээд сайн хоолоо боловсруулах үйл ажиллагаа сайн хийхдэггүй байна гэдэг. Тэгээ тэр залуу маань болохоор ингээд тийм байгаад байгаа болохоор ерөөсө хоол идэх хүсэлгүй. Тэгээ хоол идэх хүсэлгүй байгаад байгаа болохоор хоол маш бага идээд ахаараа айгүй хүчин хасчихсан. Айгүй туранхай болчихсон. Тэгээ тэр нь болохоор өөртөө таалагдахгүй байгаа байхгүй. Өөрөө болохоор ингээд эрэгтэй хүн юм чинь ингээд жоохон жин нэмээд гоё бах болчихсөмстэй болмоор байгаад байдаг. Тэгсэн чинь 3 дахь чакран дээр хаалт үүсчихсэн байгаад байгаа болохоор ингээд юм сайн идэж чадахгүй асуудалтай байсан. Тэгээд би сессигаар ингээ онцлогоог нэгээд тэр чакрануудын хаалтуудыг нь гаргаад надтай ингээд цуврал сессия хийсэн байгаа. Тэгээд тэрний ачаар тэр залуу над дээр 2 дахь сессианаас илүүтэй тэр 3 дахь чакраных нь үйл ажиллагаа нь сайн ажиллаж эхлээд ингээд илүү их аппетит нь өсөөд илүү их юм идэж эхлээд жоохон аваа жимтэй болж гисэн гэж байгаа байхгүй. Тэгээ жин нэмэгдээд ирэнгүүт өөртөө итгэл нүртэл ингээ гоё нэмэгдэж эхлээд ирээд тэгтэл тэр залуу би ямар ч юм бичиж өгөөгүй. Ямар нэг имчилгээ хийгээгүй. Миний хийсэн ангаалт болвол 3 дахь чакраных нь хаалтыг нь гаргаж өгсөн байгаа. Бас өөр чакрануудын хаалтууд бас үүссэн байсан. Тэднийх нь бүгдийн хаалтуудыг нь гаргаж өгсөн байгаа. Тэгээд эрэнгүүт л хэсэг хугацааны дараа чакра нь ингээд цэвэрлэгдсэн болохоор ажиллах ёстой байдлаараа ажиллаа хийгээд эрэнгүүт чинь шууд махан бие манаас эдгэрээд эхэлчихэж байгаа байхгүй. Айгуу гоё ягаад би энэ өөрийнхөө энэ ажилдаа үнэхээр дуртай. Маш олон гоё зүйлүүдийг ингээд сүүлийн хэдэн сар би энэ Porsche хүмүүсүүдтэй өөр орны хүмүүсүүдтэй ажиллаж байхад ингээд маш гоё зүйлүүдийг олж харсан. Вау! Өөртөө би чинь ингээд ямар гоё юм бэ гэнэ. Хүмүүсүүд нь хүртэл ингээд зарим өвчлүүд нь шууд арилж марилал тийм ээ. За тэр хайц өөрөд ингээд арилал ирээл өөрчлөлтийг нь би ингээд сонсоход айгу надад айгу гоё байдаг. Айгу гоё тийм аз жаргалыг надад өгдөг. Тийм болохоор би өөрийнхөө энэ хийж байгаа ажилдаа маш дуртай, маш хайртай. Тэгээд тийм болохоор би арай энэ бичлэгүүдээ хийгээд энэ талаарх мэдлэгийг хүмүүс аваасаа тийм ээ. Ингээд энэ ходоодны үйл ажиллагаа, янз бүрийн өвчлөлүүдийг заавал ингээд хэдэн сараар нь, хэдэн жилээр нь янз бүрийн им ууж, имчилгээнүүд хийлэгжиж тий. Тэгээ сүүлд нь одоо 100% яг нөгөөдг нь итгэсэн ч юм уу үгүй ч юм уу гайгүй дээрдэгч ч юм уу зарим баг хэврээ байдаг ч юм уу тийм үр дүнгүй аргууд ингээд зөндөө одоо орчин үед байгаа даа. Тэгтэл нөгөө махан бие дээр л нөгөө имчилгээ хийх гээл үзээд байдаг. Тэгтэл нөгөө энергийн бие гэдэг зүйл нь сэтгэлийн бие гэдэг зүйл нь оюун санааны бие гэдэг зүйлүүдэд бүгдээрээ имчилгээ байхгүй ингээ хэвээрээ байгаад байдаг. Имчилгээ махан бие дээр нь хийгээд байдаг. Тэгтэл нөгөө хүн маань нөгөө боддог сөрөг бодлуудаа бодоол яваад байдаг. Нөгөө хүмүүсийг үзээ яддаг энэ мэдрэмжтэй яваал байдаг. Тэгэхээр яг хичнээн хагалгаа мангалгаа гэдэг нэг нөгөө хор морыг ингээд аваад өгснээ дараа нөгөө хүнийх нь бодол нь өөрчлөгдөөгүй, сэтгэлийн бие нь өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа тахлаар яг хэдэн жилийн дараа буцаал нөгөө өвчнөөрөө өвчлөнө.
Тийм болохоор бүх зүйлийг энэ цогцоор нь эдгэж өгөх хэрэгтэй байхгүй юу? Тийм болохоор би сессигараа энэ онцлогоог нь хийж өгдөг. Яг юу болоод байгаа гэдэг мэдээллийг нь өгдөг. За тэгээ гарч ирсэн бүх төр мэдээллийг нь тухайн өдрийнхөө тухайн сессигараа бүгдийг нь ингээд цэвэрлэж ариутгаж ангааж өгдөг байгаа. Энэ бол үнэхээр гайхалтай байгаа байхгүй юу? Орчин үед чи бид нар ингээл эмчтэр очоод заавраа за энэ шинжилгээнүүдийг өг гэдэг заавраа ингээл авдаг те. Тэгэл тэр бичгтээ нь ингээл өөр лаборатори руу очиж нөгөө шинжилгээнүүдийг шинжилгээнүүдийг өгсөний дараа буцаж эмчтэрээ очино. Эмч нөгөө сүлд нь эмийг бичиж өгдөг тийм ээ, эмчилгээг нь бичиж өгдөг. Гэ айгүй их цаг хугацаа орно. За тэгээд ямар эмнүүд хэрэглэх ёстой гэдгийг мэдчихээд эмийн сангаас аваад тэдрийг ууж эхэлнэ. Нөгөө эмнүүд нь үйлчилж эхлэх хугацаа гэл айгүй их хугацаа мөнгө цаг хугацаа орсон асуудлууд байгаа даа байхгүй юу? Тэгтэл энэ сессиа бол 90 минут үргэлжилж байгаа. Тэр үед бол би ингээд эдрийг нь хийж өгөө сүүлд нь бас зөвлөгөөг нь өгдөг байгаа. За таны би энэ ингээд тэ хэрвээ сүнс хорогдсон сүнс байгаа гэсэн бол сүнсийг ингээд арилгаад өгчлөө. Чакрануудын хаалтуудыг нь гаргаад өгчлөө. За тэгсний дараа зарим үед шууд энэ нөгөө одоо хуйн муйн ч юм уу тийм ээ толгой өвдөжсэн ч юм уу хоолоо өвдөжсэн ч юм уу хамрын ханиадтай байсан юм уу тэр мөр ингээд зарим үед шууд арилгах тохиолдлууд байгаад байдаг. Тухайн хүн маань хэрвээ нээлттэй байгаад тийм ээ тэр гоё өндөр энерги хүлээж аваад гоё энэ үйл явдал болж байгаа гэдэгт гоё бас маш гоё ихтгэл үнэмшилтэй нээлттэй байж чадах юм бол ийм маш хурдан хугацааны эдгэрэлт явагддаг байгаа даа. Тэнгүүд бас яг сессиасны дараа нөгөө хүмүүсүүд чинь айдас давтсан, санаан зовчихсон, стресс ч гэсэн байсан хүмүүсүүд чинь нэг гоё таавшраад ирдэг. Маш олон хүмүүсүүд над руу тэгдэг. Хин сессиасны дараа нэг гоё хөнгөн болчлоо гэсэн хариултуудыг надад маш их өгдөг. Тэгээд тийм болохоор бас энийг бас энэгээр юугаа бас дамжуулж хэлмээр байна вэ гэх юм бол хүмүүстээ бас би өөрийнхөө сессиг ямар үнэтэй хийдгийг бас хэлмээр байна. Сонирч байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгээд сессия маань бол 90 минут үргэлжилдэг, онлайнаар хийдэг 250,000 төгрөгийн үнэтэй байгаа. За тэгээд тийм болохоор ингээд сессигээр гарч ирсэн бүх зүйлүүдийг нь би тухайн сессигаараа бүгдийг нь арилгаж өгдөг байна. Хэрвээ би нэг бизнес болохыг гэх юм бол за энерги онцлогоо чинь за ингээд хэдэн мянган төгрөг болж шүү. За ингээд юу ясны дараа би энэ дээр чинь одоо энэ чакранууд чинь хаалт өссөн байна. Энэ чакранууд чинь хаалтыг нь гаргаж өгөх юм бол ийм үнэтэй болно шүү. Тийм ээ. За дээрэс нь нэмээд ингээд сүнс байгаа одоо сүнсийг ингээд арилгахад бол бас ийм үйл ажиллагаа зохион байгуулдаг ийм юу яа идэ будаа юу яадаг тийм ээ ийм үйл ажиллагаа болохоор ингээд тэр нь хэдэн сая болдсон шүү. Асгүй бол хар биетүүд байна. Хар биетүүдийг нь бас хадгалж өгөхөд бол бас ингээд ийм юу ашиг. Ингээд бүгдийг нь хуваагаал хуваа штэ. Одоо нэг орчин үеийн систем шиг тийм ээ. Тэгдэггүй. Тэгээд миний хийдэг энэ үйлчлэгийг зарим өөр хүмүүсүүд ганцхан сүнсийг нь зайлуулж өгөхийн тулд өчнөө олон саяар нь авдаг ч юм уу. Тийм ээ. Онцлогоо хийхэд л зөвхөн онцлогоог нь хийхэд ч тийм ээ. Ямар авраатай байна, ямар чакранд нь хаалт үсчихсэн байгаа. Яг ямар асуудалтай байгаад байгаа. Юунаас болоод ингээд урагшаа явж чадахгүй байгаа даа. Өөрийнхөө талаар яг юуг мэдэх хэрэгтэй байна. Сүнсний зорилго чи юу ингээд энэ бол чухал мэдээллүүдийг зарим хүмүүсүүд зарим орны баг үзэж хардаг одоо бөө хүмүүсүүд ч юм уу тийм ээ. Хэдэн мянган долларыг нэгт юм бэлээ. Миний нэг сонсох нэ Балид байсан уу? Бөөн $6,000 авдаг гэж байгаа байхгүй. Тэгэхэд чинь яг хүн тийшээ чинь явах зардал тэнд чинь байрлах буудлын мөнгө. Тэгээд идэж уух унааны мөнгө гээд. Тэгээд дээрээс нь шамаанда $6,000 өгнө ш. Амьдралын утга учирыг ойлгохын тулд.
Монголд бол хэдэн саяар нь авдаг гэсэн юм сонссон бэ. Зарим нь яг магадгүй 250 мянгаас хямдхан хийдэг хүмүүсүүд ч гэсэн байгаа бах. Гэтэ би энийг болохоор ингээ бусад хүмүүсүүдтэй харьцуулахыг хүсэхгүй байгаа даа. Тэр шаман ч юм уу. За над шиг юм хийдэг энергийн хүн чинь хэдэн саяар нь авд юм бэ штэ. Эсвэл хэдэн 100 мянган төгрөгөөр нь авд юм бэ штэ. Би бас өөрийнхөө хийж чаддаг ажлаа хитрхи хямдхан үнэлмээргүй байна. Би бас өөрийнхөө тэр сессианд чинь ирж байгаа хүн болгонд би айгүй зүрх сэтгэлээ зориулж ажилдаг байгаа. Зүрх сэтгэлээ би зориулж байна. Бас өөрийнхөө үнэтэй цагийг зориулж байна. Бас өөрийнхөө үнэтэй энергийг би зориулж байна. Энэ энергийн ажлыг хүмүүсүүд нөгөө харагддаггүй энергийн түвшинд явагддаг болохоор нэг л амархан ажил юм шиг санагдаад байдэ. Санагдаад байд юм шиг байна. Чи ийм авьяас чадвартай болчоод энийг мөнгө болгож болохгүй ухааны юм ярих гээд. Чи бусад хүмүүсүүд үнгүй өөрчлөх гэж ирсэн ухааны юм ярих гээд байгаа байхгүй юу? Гүү штэ үгүй. Бид нар чи энэ университийн хуулиар өгөө аваа чинь тэнцүү байх хэрэгтэй. Би яг хүн үнэхээр нөгөө тухайн хүн маань мөнгөгүй байгаад тэгтээ өөрт нь чаддаг зүйл байгаа бол би сессига аж өгөө нөгөө хүн маань чаддаг зүйлээ надаас өгөх хэрэгтэй байхгүй юу? Би хүнд зүгээр л юмаа үнгүй өгөөд авах юм бол миний энерги чадвар алга болно. Хоосорно би. Бас эсрэгээр нь хүмүүсээс зүгээр л ингээд хариу юуч өгөхгүй өрнөөс зүгээр л аваад ээж болохгүй. Эн чинь шудраг бус. Эн чинь университийн хуулиараа бүх зүйлүүд өгөө аваа ингээд тэнцэж байж энэ бүх бидний энэ амьдралын юмнууд чинь гоё эрүүл саруул явагддаг байхгүй юу? За тэгээд зарим хүмүүсд нөгөө ганцхан сессигаар ингээ бүх асуудлаа ингээ шийдвэрлэх гээд ах шиг бас байгаад идэв. За тухайн хүн маань яг маш олон жил ингээд ажиллаа хийж гисэн энергийн түвшин маш гоё дажгүй хэмжээтэй тийм ээ. За ойлгомжтойгоор ингээ хэлэх юм бол маш өндөр түвшний энергийг би бол 10 гэж тооцож байгаа. Тийм ээ. За ихэнх хүмүүсүүд бол баг ингээд нэг за баг хасгаргүй орсон байгаа гэдэг аахгүй энерги байхгүй маш доогоор энергитэй байгаа гэдэг. Маш олон биетүүд энерги дээр нь байж байдаг. Маш чакранууд нь гүн гүнзгий хаалтууд үүсчихсэн байгаа гэдэг. Тэр нэг хит хит удаа ингээд засал хийж энерги нэмж өгч эрчмийг нэмж өгөх хэрэгтэй байгаа гэдэг. Бага багаар одоо ингээд засал болгоноороо энэ ангаалт болгоноороо одоо нөгөө тухайн хүний маань энерги нь яг 2 дахь 3 дахь түвшинд байна гэж бодъё л доо. Тэгэх юм бол би ингээд сессигаар хийх болгондоо энерги ингээд нэмж өгнө гэсэн багхгүй 3 түвшин 3 байсан бол нэг сессигаар хийхээр 4 рүү ордог ч юм уу тийм ээ 5 руу ордог ч юм уу. За дараагийнхаа сессигаар нь шалгаад өөр юунууд байна. Тийм ээ өөр өмнөх насанд болсон энергийг нь доошлуулаад байгаа үйл явдлууд юу болсон байна, яасан байна гэдгийг шалгаад өөр мэдээлэлүүд гарч ирэнгүүт ийм болсон юм байна. Энийг нь цэвэрлэх хэрэгтэй юм байна. Энийг нь ангаа хэрэгтэй юм байна. Ингээд дараагийнхаа сессигаар нь яг нөгөө хүнийхээ ингээд энергийг нь дээшлүүлээд 6 түвшинд рүү оруулж өгөх жишээтэй. Тийм ээ. Тэгээ тийм болохоор тухайн хүн маань өөрийнхөө байр байдлыг ажиглаад харчих хэрэгтэй. Үнэхээр ингээд бүтлгүүтүүд байгаа маш хэцүү асуудлууд энэ төр тохиолдоод байгаа. Ингээд аз жаргалыг өрөөсөө мэдэрч чадахгүй хоосрол мэдрэмж ихтэй, төөрсөн мэдрэмж ихтэй, өөртөө итгэж чаддгүй энэ төр ингээд яс зүрийн асуудлууд ихтэй байх тусам өөрөө чи энерги маш доор байгаа. Тэр энергийг нь би бага багаар ингээд цэвэрлээ дээшлүүлж өгж байгаа гэсэн үг байхгүй юу? Түүнээс бол ганцхан сессигаар тухайн сүнс маань бодоод маш олон өмнөх 100 мянган жилүүдээр ингээд амьдраад маш олон зүйлүүдийг сөрөг зүйлүүдийг хуримтлуулчихсан сүнсний ажлыг би ганцхан удаа нэг сессигаар ингээд бүгдийг ингэж дээшлүүлж өгöd 10 8 9 рүү оруулах боломж байхгүй. За байлаа гэд би өчнөө олон цагаар нь суугаад ингээд юу яалаа гэж бодоход тухайн хүний маань өөрийнх нь бие нь энэ өндөр энергийг авах чадвар байдгүй. Маш олон жилээр ингээд энерги нь доогоор амьдраад энэ бие нь өөрөө янз бүрийн асуудлуудтай болчихсон үед тийм бие рүү маш өндөр энергийг хийхэд бие маань одоо хүлээж авах чадваргүй маш хэцүү байдал руу орно. Тийм болохоор ингээд бага багаараа өөрийнх нь биеийг нь бас тасгаж өгж байгаа гэсэн үг байхгүй юу? Цэвэрлэгээ хийлээ өндөр энерги орлоо.
За тэгээ сессия болгоны дараа бас ингээ хүмүүсийнхаа байр байдлуудаас шалтгаалаад энэ өндөр энерги нөгөө махан бие рүүгээ явж орохлоор энергийн заслыг нь хийцэн байгаа шүү дээ. Махан бие рүүгээ явж орохлоор дараагийн өдрүүдэд нь энэ өндөр энерги ингээд биеийг нь цэвэрлэдэг байхгүй юу? Тэгэхээр яг зарим хүмүүсд маш их сул дорой хүчгүй болоод амармаар санагдана. Бөөр сав нь өвдөх, янз бүрийн эрхтнүүд нь өвдөх үйл ажиллагаанууд болно. Яагаад гэвэл одоо ингээд тэр хэсгүүд дээр нь маш их хүнд өвчлөлүүд үүсчихсэн байгаад байгаа болохоор тухайн энерги минь махан бие рүү орж ажиллаа хийж байгаа байхгүй юу? Тэр үеүүдэд яг хүн маань ингээд амрах шаардлагатай болдог. Тэр цэвэрлэгээний ажлыг өөр дөр махан бие дээрээ сайн хийж өгөх хэрэгтэй болдог. Ингэж баг багаар энэ нөгөө өндөр энерги маань ажиллаа ийгээд ингээд яг бие махан бие рүү н оронгууд хүний маань энерги ингээ гоё бүрэн ингээ дээшилж өгч байгаа байхгүй юу? Тийм болохоор сессия хийсний дараа хэд хоногийн дараа бас маш олон янз бүрийн юмнууд бие дээр нь болох тохиолдлууд байдаг. Ганц сессия шүү дээ. Тийм ээ. Тэгжээд л яг тэр их зүйлийг нэг өдрийн дотор хийхэд бол тухайн хүний ч би өөрөө хүлээж авах чадвар байхгүй байгаад байдаг. За энэ чухал зүйлүүдийг та нар маань бас ойлгож авах хэрэгтэй. Тийм ээ. Тийм болохоор би сессиага одоо 250 мянган төгрөгөөр хийж байгаа. Энэ үнийг бол би тийм үнэтэй бол гэж бодохгүй байгаа. Угаасаа үнэтэй биш. Энэ чухал ажил ахгүй юу? Энд чинь хүний энергийг цэвэрлж гин, энерги бид нар болж байгаа тэр янз бүрийн нүдэнд харагдахгүй байгаа чухал зүйлүүдийг цэвэрлж өгч гин гэдэг чинь бол маш чухал ажил ахгүй юу? Тийм болохоор ийм үнэхээр имийг хийж чаддаг юм чадвартай хүмүүсүүд ч гэсэн өөрийнхөө энэ хийж бүтээж чадаад байгаа ажлаа үнэлж сурах хэрэгтэй. Өөрийгөө үнэлж хүндэлж сурах хэрэгтэй. Хийж бүтээж байгаа ажлаа бас шударгаар үнэлүүлж сурах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ тийм болохоор иймэрхүү сессиянд иймэрхүү заслуудад очиж байгаа хүмүүсүүд ч гэсэн тухайн хүмүүс одоо ийм заслууд хийх гэж байгаа хүмүүсүүдэд бас маш хүндэлж харьцаж явах хэрэгтэй. Хүндэлтэй байх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ ажил чинь бол хүн болгоны хийж чаддаг ажил биш. Тэг үнэхээр хийж чадаад байгаа хүмүүсүүдэд нь хүсэж байгаа мөнгөний өгч явах хэрэгтэй. Тухайн өмнө өөрийнхөө хийж чаддаг зүйлээ хийж өөрийнхөө хэмжээнд одоо юм болгон ч бас ингээд тухайн өгч байгаа авж байгаа хоёртоо бас ингээд сэтгэл хангалуун байх ёстой байхгүй тийм ээ. Тэгэхгүй тэгээд өөрөө чухал ажил хийгээд байгаа гарнасаа хитгэн цаас авчаад тэрэндээ бас сэтгэл нь хандаг ч юм уу гүү ч юм уу байгаад байдаг. Ийм байж болохгүй. Тэгээ иймэрхүү ажлууд хийдэг хүмүүсүүд хөөх юм сүүлдээ нөгөө нэг маш хямдхан бараг үнгүй хийж өсөөр байгаа өөрийнхөө энергийг бүр алдцсан. Маш ихээр өөрөө иймэрхүү ажлыг хийгээд амралт ажлаа ингээд зохицуулж чадаагүй байсараад өөрөө ингээд өвчин сүлд нь ороогддог. Байдлууд бас маш их илэрдэг. Энэ маань бас юу хөө? Өөрх нь бас урт чакра болох өөртөө итгэх итгэлтэй энэ юмны хил хязгаарыг ингээд тавих хэвээр цагт нь тавьж хүмүүстэй тавьж өгөөгүйгээс болоод сүүлдээ өөрөө бас юм хэцүү байдлуудад орж дуусах тохиолдлууд байгаад байдаг. Тийм болохоор юм бүхэн шударга байх хэрэгтэй. Үйлчлэгээ өгч байгаа хүн, үйлчлэгийг авч байгаа хүн шударга байх хэрэгтэй. Бүгдээрээ бие биенийхээ хөдөлмөрийг үнэлж сурах хэрэгтэй. Тэгж байж энергийн баланс гэдэг зүйл чинь гой баригдаж эхэлнэ, гой баланстай болж ирнэ. Гой баланстай байна гэдэг чинь энерги гой урснаа л гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. За тэгээд тийм болохоор энэ 3 дахь чакра гэдэг зүйл дээр бас та нар маань анхаарал авчрах хэрэгтэй. Зарим хүмүүсүүд хичээгээд өөртөө итгэлтэй болж чаддгүй. Энэ маань юутай холбоотой гэхээр л бас л энэ 3 дахь чакратай холбоотой байгаад байдаг. Энэний хаалтыг гаргаж өгч байж хүн бас өөр төвшөнд очдог байгаа. Өөрийгөө илүү илэрхийлж, хүндэлж, өөрийгөө хайрлаж, өөрийгөө үнэлж, үн цэнийг хүртэл бүрдүүлж сурдаг байгаа. За тэгээд
бас гоё сайхан мэдээтэй. 6 сарын 17-ны өдрөөс эхлээд би өөрийнхөө онлайн сургалтыг явуулахаар болсон. Хүмүүсүүд маань бас бичээд байгаа л да, энэ сургалт чинь ахиж болох юм уу, тийм ээ? Болох юм бол хизээ болох вэ гэд асуугаад байгаа. Би сургалтаа болохоор бас ингээд ганцаарчилсан байдлаар хийдэг. Ганцаарчилсан нь болохоор сая 200 мянган төгрөг гэдэг. Сая 200 мянган төгрөг маань болохоор сарын төлбөр ахгүй. 7 хоногтоо 4 удаа сардаа 4 удаа уулзсан, 7 хоногтоо 1 удаа уулзсан. Уулзах цаг нь бол цагаас цаг 30 минут үргэлжилдэг байгаа. Тэгээ энэ маань болохоор ганцаарчилсан сургалт маань болохоор одоо итгэжүүлсэн сургалт ахгүй юу? Тэгэхээр яг нөгөө тухайн хүнийхээ асуудал дээр төвлөрч тулж ажиллаж байгаа болохоор асуудлууд нь ингээд тухайн хүн маань ойлгохгүй байсан зүйлүүдээ маш хурдан ойлгож эхэлдэг байгаа да. За тэгээд групп сургалтаар маань болохоор хүмүүсүүд маань группээр нэгт ажиллана, тийм ээ. Хоёрт төлбөрийн хувьд ч гэсэн маш хямдхан болж өгдөг. За төлбөрөө бол би 200 мянган төгрөгөөр сарын төлбөрийг 200 мянган төгрөг болгож байгаа төлбөртэй байгаа. За тэгээд early bird буюу 6 сарын 11 хүртэл төлбөрөө төлчихсөн хүмүүсүүдтэй болохоор 20% хөнгөлөлт үзүүлэх хүсэлтэй байна. Тэгэхээр гоё газтай тийм ээ. Эсдгийн ингээд суух үнэхээр хүсэлтэй байгаа тийм ээ. Байгаа бол эсдгийн төлбөрөөр төлчих юм бол илүү хямдхан болно гэсэн үг. За тэгээ онлайнаар болно. За энэ сургалт маань ямар хүмүүсүүдэд зориулагдсан бэ гэх юм бол энэ сургалт маань бол бүх зүйлийг анхаан шатнаас нь зааж өгдөг болохоор дөнгөж одоо энэ талаар судалж мэдэж эхэлж байгаа тийм ээ, ингээд татагдаад иймэрхүү сэдвүүдэд татагдаад байгаа хүмүүсүүд маань энэ сургалтнууд суух юм бол богино хугацаанд маш олон чухал мэдээллүүдийг олж авах болно. Нэгт. За тэгээ би сургалтаараа бол маш олон гоё зүйлүүдийг зааж өгөх болно. Яаж зүн сонгоо хөгжүүлэх үү, тийм ээ? Дээд биеийнхаа дуу хоолой яаж мэдэрч эхлэх үү? Дээд биетэйг яаж холбоо барьж сурах уу? Тийм ээ. За тэгээд энэ удаагийн сургалтаараа би бас гоё үйлчлэгээ нэмж байгаа. Тэр маань болохоор ингээд цаг 30 минут үргэлжлэнэ. Тэгээд сүүлийн 10 минутанд бол бүгдээрээ ингээ гоё бөөнөрөө гоё энерги хүчээ нэгтгэж жагаад одоо бясалгал хийнэ. Тийм болохоор бясалгал хийгээд энерги гоё ингээ бүгдээрээ бөөнөрөө хамтдаа ингээ гоё дээшлүүлж сурна. За тэгээд 7 хоног бүрийнхаа бясалгал дээр болохоор ингээ нэг зүйл дээр төвлөрж бүгдээрээ ажиллах болно. За эхлээд эхнийхээ юун дээр болохоор энерги цэвэрлэх те бүгдээрээ ингээ гоё төвлөрч жагаад энерги гоё нэгтгэж жагаад өөрсдөд нь байгаа янз бүрийн асуудлуудыг ингэж арилгах хаалтуудыг нь гаргах тийм гоё бясалгал ажлыг энергийн түвшинд нь бүгдээр ингээ гоё хийж өгнө. Дараагийнх дээр нь жишээ нь гэхэд бол гоё одоо илүү их хэд баялагийг дуудах ч юм уу тийм ээ. Ингээд сардаа бол ингээд 4 удаа уулзна. За тэгээд сургалт маань дараагийнхаа саруудаа ингээд үргэлжлээд явах болохоор үргэлжлүүлэх хүсэлтэй хүмүүсүүд маань ингээд төлбөрөө дараагийн сард дахиад 200 мянган төгрөг төрлөөд ингээд суугаад сургалтуудаа ингээд аваад явах боломжтой. Тэгээ тийм болохоор энэ бас айгүй гоё давуу тал. Бүгдээрээ бас хажуугаар нь бясалгаж сурах гэсэн хүмүүсүүд маань бясалгаж сурах нь хэсэг хугацаанд ч болтгоо ингээд байгаа. Бүгдээрээ бөөнөрөө гоё ингээд сууж агаад бодлоо тайвшруулад тийм ээ, өөрийгөө сонсож эхлэх гээд тийм ээ. Тэр үеэр ч гэсэн өөрийнхөө дээд биеийг илүү хурдан хугацаанд ингээд мэдэрч сурах боломжууд нь ингээд илүү их нэгдэх болно. Миний энерги бас ингээд тухайн групптэйг мэдээж хэрэг байх болохоор миний дээд бие сахиусан тэнгэрүүд маань бас ингээд хамт байгаад энэ үйл ажиллагаа ингээд удирдаад явах болохоор энэ үйл ажиллагаа нь одоо янз бүрийн асуудлууд ингээд бүгдээрээ төвлөрөөд асуудлаасаа салах зөвлүүд нь бол маш хурдан хэмжээнд
ирэх болно. Өөрчлөлтийг гоё авчирч өгөх болно. Ухамсарын сэрэлтийг тэлэхтэн нас илүү амар болгож өгөх болно. Тэгээ тийм болохоор өөрөө өөрөөр ажиллаа хийхийг хүсэж байгаа тийм ээ. Энэ чухал мэдээллүүдийг ойлгохыг хүсэж байгаа. За тэгээд надад сургалтынхаа үеэр бол бас асуултууд байх юм бол хүмүүсд маань тавьж болно. Би бас гэрийн даалгавар өгдөг байгаа. Гэрийн даалгавраа хийгээд ингээд яг гоё үр дүн авчрах ийм үр дүнтэй гоё сургалтыг эхлүүлж байгаа. Би өнгөрсөн жил 10 сард 1 сарын сургалтаа хийгээд дууссан байгаа. Дараагийнхаа сард нь болохоор нүүж суух асуудалтай болсон болохоор ингээд үргэлжлүүлж чадаагүй байгаа шүү. Тэгээд үргэлжлүүлэх хүсэлтэй сургалтын маань хүмүүсүүд байсан. Тэгээд тэд нартай бас заримд нь бас хариу бичиж эхэлж амжаагүй байж магадгүй шүү. Тийм болохоор тэр курс маань үргэлжлэж яваагүй байгаа шүү. Тэгээд тийм болохоор та нар маань одоо энэ удаад ч юм уу тийм үргэлжлүүлж суухыг хүсэж байгаа юм бол бас ингээд сууж болно шүү тийм ээ. За тийм болохоор ийм гоё бас мэдээг та нартай хуваалцахыг хүсэж байна. За тэгээд мэдээж хэрэг сургалтандаа суухаараа групп нээн. Тэгээд группээрээ дамжуулаад гоё материалуудаа хуваалцчихна. Үзэх ёстой кинонууд, мантранууд юу гэдэг тийм ээ. Гоё маш өндөр энергийг цэвэрлэдэг гоё мантра энтер гэдэг дуунууд байгаад байдаг. Тэр дуу муу хэрэгтэй материалуудыг би хуваалцах болно. За тэгээд тэгээ бас нэг дараагийн гоё мэдээг та нартайгаа өнөөдрөөс хуваалцмаар байна. За та нар маань ингээд хавьд харж байгаах миний бичсэн 2 гоё ном маань өөрийнхөө юм гоё гэдэг байгаа шүү дээ. Тэгэхдээ одоо гоё юм чи одоо гоё л гэхээс яах вэ? Яагаад би гоё вэ гэд байна вэ гэх юм бол би энэ номнуудаа болохоор хагас транст орж байгаад бичсэн байгаа. Channeling гэж бүтсэн номнууд байгаа байхгүй юу? Тийм болохоор маш цэвэр дээд хэмжээсээс ирсэн мэдээллүүдийг би ном болгож гаргасан байгаа. За энэ ном маань бол миний одоо монголоор нойрсож буй бурхад гэдэг ном маань англиар Sleeping Gods гэдэг ингээд энэ жил оршуулгадж англи хэл дээр гарсан байгаа. За анх бол би 3 жилийн өмнө Пош хэл дээр гаргасан байгаа. За энэ ном маань бол ингээд гарсан байгаа. Энэ би маш олон жилийн өмнө ингээд өөрийн гэсэн номоо гаргах юмсан гэж маш их өсөж мөрөөдөж байсан. За тэгээ олон жилийн өмнө энэ маань нэг биелшгүй юм шиг надад санагдаж байж билээ. Тэгсэн чинь одоо юу вэ? Ингээд эхнийхээ энэ номоо Пош хэл дээр гаргаад 3 жилийн өмнө гаргацсан. Тэгээд гоё. За ингээд Пош хэл дээр гаргасны дараа өөр гоё хэлүүд дээр гаргасан гэж мөрөөдөж байсан. Тэгтэл энэ жил маань бас миний дараагийн гоё мөрөөдөл маань биелээд ингээд анхныхаа номыг англи хэл дээр гаргасан байгаа. За тэгээ энэ ном маань болохоор Channeling гэж бүтсэн ном. За тэгээд одоо яг үнэхээр нөгөө өөр дөрөө ямар ажлуудыг хийж байж үнэхээр энэ дотоод амар амгалан гэдэг зүйлийг мэдэрдгийн тийм ээ. Дотоод үнэхээр чин сэтгэлийн дотоод амар амгалан аз жаргалыг яаж мэдрэх вэ гэдэг энэ багц зөвлөгөө номыг бичсэн байна. Тэгээ энэ дээр болохоор маш олон хэрэгтэй үн цэнтэй мэдгүүд ингээд цогцоор нь бичсэн байгаа. Тэгээд энэ одоо дотоод амар амгалан олж авахын тулд хүн маш олон зүйл дээр ажиллаа хийж өгөх хэрэгтэй байдаг. Жишээ нь гэхэд л одоо өөртөө итгэх. Яг одоо өнөөдрийн маш идэвхтэй холбоотой юу гараад ирж байна л да. 3 дахь chapter дээр болохоор ингээд self belief гэж байгаа байхгүй юу? Тэгээд хариуцлагын талаар тийм ээ. Тэгээ яг л өөртөө л итгэж өөрийнхөө хүчинд итгэх талаар тийм ээ. Яаж энийг одоо хийдгийг гэд энэ бүх зүйлийг ингээд бүгдийг гоё тодорхой гоё тайлбарлаж бичсэн ном байгаа. Би ер нь бол юмнуудыг ингээд гоё яг миний номыг бичдэг арга барил бол ингээд яг чухал зүйлүүдийг бичих дуртай. Тэгэхгүй тэгэл ингээл тойруулаад ингээл яваад байдаг. Тэг яг юу юм зохиолч хэлэх гээд байгаа юм бол юу яаж одоо нэг дотоод амар амгалан гэдэг зүйлийг ингээд сурна гэсэн чинь шал өөр юмнууд ингээд жишээ аваад яваад ах юм. Хаана нэг гэсэн чинь нөгөө нэг номныхоо дуусгах жахт те яг нөгөө нэг гол юу санаанууд нь явж явах жишээ нь тийм ээ. Тиймэрхүү номууд байдаг штэ. Би одоо нөгөө хувь хүний хөгжлийн талаарх
энэ spirituality-гийн талаар айгүй олон номнууд уншижсэн. Тэгээд зарим номнууд тийм байгаад байдаг. Зузаан номнууд тэгээд яг нөгөө гол поинтуудыг хайгаад сүулт нь баг болох шахуу байгаад байдаг. Тэгээд тиймэрхүү бие байдлуудад жоохон дургу. Яг юм бичиж байгаа бол хүнд маш ойлгомжтой. Тэгээд маш олон хэрэгтэй зүйлүүдийг нэг номдэр л шингээж өгөхийг хүссэн. Түүнээс бол өөр олон бас яг иймэрхүү чиглэлээр бичдэг зохиолчнууд нь болохоор энэ мэдлэгээ ингээд хуваагаад идэг. 5-6 номтой болох гээд нэг ном дээр энэ 2-3 чухал мэдэх ёстой зүйлүүд нь биччихээ. Дараагийн ном дээр 3-4 гээл ингээл нөгөө 10 хэдэн одоо дор хаяж одоо мэдэх ёстой зүйлүүдийг ингээд 4-5 ном болгож бизнес болгоод болох гээд тийм ээ. Нэг жоох тиймэрхүү зорилготой байгаад байдаг. Хаад тэтрийг одоо шүүмжлэх бас хэцүү юм. Одоо ийм нийгэмд амьдарч байгаа юм чинь тийм ээ. Гэхдээ миний бол үзэл бодол бол би яг хүмүүсэд үн цэнийг түгэх хүсэлтэй. Тэгээд хүмүүсийн энэ цаг энерги гэдэг зүйлүүд маш чухал, үн цэнтэй. Би өөрийнхөө цаг хугацаа энергийг маш хүндэлдэг. Тэрнийхээ хэрээр бусад хүмүүсүүдийн ч гэсэн цаг энергийг маш их хүндэлдэг. Тийм болохоор хүн анх нөгөө яг энэ spirituality энэ хувь хүний хөгжил энэ дээд бие энергийн талаар энэ ухамсарын талаар судлаад ирэхээр маш олон номнууд байгаад байдаг тийм ээ, маш олон ярилцлагууд байгаад байдаг. Тэндээс нь яг ингээд өөрт нь хэрэг болох мэдээллийг олж авах айгүй хэцүү байгаад байдаг. Тэгээ тэрийг хүмүүсийн энэ аялал, энэ гоё аяллыг нь хөнгөвчүүлж өгөхийн тулд энэ номоо би гаргасан байгаа. Sleeping Gods гэдэг. За тэгээ энэ маань бол одоо Мерс бурхад гэж байгаа. Тэгээд энэ маань болохоор одоо гол санаа нь бол одоо ингээд бидний сэрэх цаг болсон байна тийм ээ гэдэг утгатай нэрийг өгсөн байгаа. Тэгээд би нэрэндээ бол маш их хайртай. Тэгээд энэ ном маань бол онлайнаар зарагдж байгаа. Тэгээд энэ онлайн номын одоо дэлгүүр маань болохоор пост байдаг. Тэгээд хэрвээ та нарын маань дунд Европт амьдарч байгаа хүмүүсүүд байх юм бол англи хэл дээр одоохондоо байгаа. Монгол хэл дээр гарааг байгаа. Тийм болохоор англи хэл дээр унших хүсэлтэй байгаа хүмүүсүүд байх юм бол би энэ онлайн шопынхаа тийм ээ хаанаас худалдаж авч болох энэ линкийг бичлэгийнхаа доор хийчихье. Тэгээд энийг англи хэл дээр уншаад өөртөө туслах хүсэлтэй хүмүүс байгаа бол энэ номыг маань захиалж авч уншаарай. Тэгээ ер нь бол Европ дотор бол нэг 7 хоногийн дотор ер нь ирчдэг байгаа. Тийм болохоор Европ дахь монголчуудаа бас энэ номоо санал болгож байна. За тэгээд хоёр дахь ном маань бол би энэ хүүхдэд л зориулсан гэж хэлээд байгаа юм л да. Гэхдээ зарим хүмүүсүүд том хүмүүсүүд хүртэл уншаад байгаа. Тэгээд уншихаараа эн чинь бол ганц хүүхдэд зориулсан ном бол биш шүү дээ. Ийм чухал үн цэнтэй мэдлэгийг ингээд том хүмүүсд хүртэл уншаад маш олон сурах зүйлүүд байна гэж байгаа байхгүй юу. За тэгээ энэ ном маань бол I have superpowers гэдэг тий. Надад агуу хүч бий гэдэг номыг гаргасан байгаа. Яагаад ер нь бол би хүүхдэд зориулсан. Гэхдээ хүүхдүүдээр дамжуулаад хүүхдүүд мэдээж яриг аав ээж юм уу өвөө эмээ уншиж өгнө тийм ээ. Тийм болохоор энэ номоор дамжуулаад бүхэл бүтэн гэр бүлийг одоо сэрэх ухамсарыг тэлэх зорилготойгоор бичсэн байгаа. Тийм болохоор заавал энийг бол хүүхдэд гэж хэлэхгүй. Энэ ном маань мэдээж яриг ингээд маш товчхондуу хэлбэрээр маш олон зүйлсийн талаар чухал мэдэх ёстой зүйлсийн талаар бичсэн энгийн хэлбэрээр ер нь бол би маш энгийнээр тайлбарлаж бичдэг болохоор хүүхдүүдтэй бас ийм ном энэ одоо үн цэнтэй ухамсар яаж амьдралаа бид нар бүтээдгүү те бид нар яг жинхэнэ хин юм бэ гэдэг энэ үн цэнтэй мэдлгүүдийг ингээд хүүхдтэй зааж өгөх тийм ээ үлгэрийн номоор дамжуулаад ингээд энэ гой үн цэнтэй мэдлэгийг ингээд дамжуулаад өгөхийг хүсэж байгаа заагаад өгөхийг хүсэж байгаа хүмүүсд байх юм бол энэ номыг бас захиалаад авч болно. Англи хэл дээр байгаа харж байгаас шин тэгээд энэ дээр болохоор ингээд испани хэл дээр бас гарсан байгаа. Пош хэл дээр байгаа. Тийм болохоор та нар магадгүй бас пош хэл мэддэг, испани хэл мэддэг хүмүүсүүд байх юм бол бас миний хоёр номыг пош хэл дээр захиалаад авч болно. Энэ хүүхдийн одоо номыг болохоор ингээд 3 хэл дээр бичсэн байгаа болохоор өөртөө тохирсон хэлээр нь сонгоод
захиалаад авах боломжтой шүү. Тийм ээ. Ном гэдэг зүйл бол үнэхээр гоё үн цэнтэй мэдлэгийг агуулж байгаа ном бол үнэхээр агуу үн цэнтэй. Тэгээ тийм болохоор энэ ном гэдэг зүйл би бол маш их хайртай. Тэгээд хүүхдүүдийг бид нар одоо энэ гоё үлгэрийн номоор л дамжуулж бид нар энэ үн цэнтэй зүйлүүдийг бол зааж өвлүүлж өгөх хэрэгтэй. Заавал хүн насанд хүрчээд 20 30 хүрчээд 40 50 хүрчээд ингээд өөрийгөө хин юм бэ гэд хайгаа явж идэх тийм ээ. Яаж өөртөө итгэлээ бүрдүүлэх үү? Яаж бид нар өөрсдөө амьдралыг энэ бодол санаагаараа үг үйлдэлээрээ бүрдүүлээд идэгин тийм ээ. Яаж хүснэндээ хүрч сурах уу гэд энэ бүх зүйлүүдийг маш энгийнээр тийм ээ. Энергийн хуулийн талаарх маш энгийнээр ингээд биччихсэн ном байгаад байгаа. Тэгээ тийм болохоор та нар маань өөртөө болоод хүүхдүүдтэй юм уу, дүүнертэй юм уу, тийм ээ. Зээнертэй юм уу авахыг хүсэж байгаа бол ингээд Европт амьдарч байгаа хүмүүсүүд маань шүү, тийм ээ. Захиалаад авч болно. Одоохондоо бол Аз руу ч юм уу, Монгол руу ч юм уу одоо тэр шуудангийнх нь юу арай сайн хөгжөөгүй байгаа. Явуулж болно л доо мэдээж хэрэг DHL-аар тийм ээ. Үнэхээр нэрээ Монгол руу явуулах гад DHL-ийн мөнгөний төлөөд авъя гэж байгаа хүмүүсүүд хамт асуудалгүй шүү нэрээ. Тий? DHL-ийн жоохон нөгөө төлбөр нь үнэтэй байдаг тийм ээ. Тийм болохоор үнэхээр бас авах хүсэлтэй байгаа. DHL-ийн мөнгөний төлөөд авъя гэж байгаа хүмүүс байх юм бол бас захиалаад авах боломжтой шүү. Тийм ээ. Энэ нь болохоор онлайн дэлгүүр нь болохоор минийх биш. Миний номыг гаргасан одоо паблишинг компани маань болохоор өөрөөсөө юм онлайн дэлгүүртэй болохоор тэднэр лөө холбогдож захиалж авах боломжтой. За тэднэр лөө бичих юм бол англи хэлээр бичвэл зүгээр пош хүмүүсүүд байгаа болохоор угаасаа англи хэлээр ярьдаг. Тийм болохоор англи хэлээр холбогдоод энэ номнуудыг захиалж авах боломжтой шүү. За өнөөдөр тэгээд би та нартайгаа энэ чухал мэдээллийг бас хуваалцъя гэж хүслээ. Тэгээд бичлэг маань таалагдсан болвол мэдээж хэрэг лайка дараарай тийм ээ. Бас гоё үгтэй, гоё мессеж, комментуудыг бичиж явуулаарай та нар маань. Асуулт байх юм бол асуултаа бичиж явуулаарай тийм ээ. Сессионд орохыг хүсэж байгаа бол над руу ингээд бичээрэй тийм ээ. За тэгээд сургалтандаа нь маш суухсалтайгаа бол бас ингээд холбоо бариад мэдээлэл аваад төлбөрөө төлөөд тийм ээ. Удахгүй ингээд эхлэж байгаа болохоор ингээд сургалтандаа бүртгүүлээд эхлээрээ. Тэгээд энэ бас гурт чакра гэдэг зүйл энэ мэдлэг бас хүмүүс дутуу байгаад байдаг болохоор энэ мэдлэгийг бас та нартаа хүргэхийг хүслээ. Яагаад ингээд нөгөө өөртөө итгэл энэ одоо ашиг орлого маань бидний амьдралын маань энэ одоо эд баялаг олох чадвар маань ингээд шууд бидний өөртөө итгэлтэй холбоотой байгаад байна гэдэг энэ талаарх мэдээллийг та нартай хуваалцлаа. Хүн өөртөө итгэлтэй байх тусам хүн илүү их эд баялагийг бас олох чадвартай болдог. Өөрийнхөө хийж байгаа ажлуудаа бас шударгаар үнэлж байх ёстой зохистой хэмжээнд үнэлэх чадвартай болдог болохоор бас энэ маань ингээд ашиг орлогот хүртэл нөлөөлөд ирдэг болохоор маш чухал сэдв байгаа. Тийм болохоор та нар маань өөртөө ажиллаа хийгээд байгаа хэрнээсээ өөртөө итгэлтэй болж чадахгүй байгаа бол энэ чакраныхаа хаалтыг гаргах хэрэгтэй байгаа шүү гэдгийг сануулan хэлхийг өнөөдөр хүссэн юм. Тэгээд бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та бүгдтэй маш их баярлалаа. Сувгийг маань subscribe хийгээрэй. Тэгээд дараагийнхаа бичлэгээр удахгүй уулзъя. Түр баяртай.